Сайн байцгаана уу? Энэ өдрийн минь. Авиа зүйд суурилсан дүрмийн хичээл 2, зөөлний тэмдэг И болох, үл болох дүрм. Хичээлийн анхааралтай сонсоод бичиж тэмдэглэж аваарай. Зөөлний тэмдэг И болох дүрм. 1. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд үндсэн, урт тэгшгээр эхэлсэн А, О, У, И залгуур залгахад зөөлний тэмдэг И болж урт тэгшгийн нэгийг гийнэ. Жишээ нь морь, морио, хууль, хуйлаа, харь, хариу, үнэ, униа. 4. Зөөлний тэмдгийн дараа игшигт гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг И болно. Учир нь игшигт гийгүүлэгч үгэнд орохдоо өмнөө ба хойноо аль тод хилэгдэх газраа заавал игшигтэй бичигддэг тул зөөлний тэмдэг И болж байгаа юм. Жишээ нь харь гэдэг үгэн дээр В гэсэн игшигт гийгүүлэгчийг залгуул хариу. В игшигт гийгүүлэгчийг игшигжүүлэх гэж зөөлний тэмдэг нь И болсон. Хорь гэдэг үгэн дээр Г гэсэн игшигт гийгүүлэгчийг залгая хориг. Г игшигт гийгүүлэгчийг игшигжүүлэх гэж зөөлний тэмдэг И болсон. Суур гэдэг үгэн дээр Ил гэсэн игшигт гийгүүлэгчийг залгая суурил. Ил игшигт гийгүүлэгчийг игшигжүүлэх гэж зөөлний тэмдэг И болсон. 4. Зөөлний тэмдгийн дараа үйл үгийн Хээ, ирээдүйд цагийн Хээ нөхцөл өмнөө заавал игшигтэй бичигддэг тул зөөлний тэмдэг И болно. Жишээ нь харь, хорь, яр гэдэг үгэн дээр үйл үгийн Хээ нөхцөлийг залгавал харих, хорих, ярих. Хээ нөхцөл нь өмнөө игшигтэй байх тул зөөлний тэмдэг игшигжүүлж И болно. Зөөлрсөн заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг И болно. Учир нь заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч орохдоо сүүлийн заримдаг гийгүүлэгч нь өмнөө ба хойноо аль тод хилэгдэх талдаа заавал игшигтэй бичигддэг тул зөөлний тэмдэг И болж байгаа юм. Жишээ нь тохь гэдэг үгэн дээр Ж гэсэн заримдаг гийгүүлэгчийг залгавал тохиж. Ж нөхцөл өмнөө игшигтэй байх тул зөөлний тэмдэг игшигжүүлж И болно. Бот гэдэг үгэн дээр Д гэсэн заримдаг гийгүүлэгчийг залгая ботид. Д нөхцөл өмнөө игшигтэй байх тул зөөлний тэмдэг игшигжүүлж И болно. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгая. Дараах бүлэг үгсийг ажиглаад дүрмийг томьёолцгоё. Ад нь харих, дохих, солих, сахих. Бид нь тахиж, тохиж, захиж, ахиж. Вэд нь хорих, сахил, танил, тахив. Г яра, баруу, солио, униа. Одоо бүгдээрээ хариугаа тулгацгаая. А хэсэг тохирох томьёо. Б хэсэг тохирох томьёо. В хэсэг тохирох томьёо. Г хэсэг тохирох томьёо. Одоо бүгдээрээ бие дааж гүйцэтгэх ажил. Дөрвөн тус бүр дээр 2 жишээ бичээрэй. Зөөлний тэмдэг үл солигдох дүрм. 1. Игшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр бичигдэнэ. Учир нь
Ишигт гүйгүүлэгчийн дараа заримдаг гүйгүүлэгч өмнөө ба хойноо ишиггүй орж болох тул зөөлний тэмдгийг и болгох шаардлагагүй. Жишээ нь хар гэдэг үгэн дээр Ж гэсэн нөхцөлийг залгавал харж. Ир ишигт гүйгүүлэгчийн дараа Ж заримдаг гүйгүүлэгч ишиггүй орох тул зөөлний тэмдэг и болох шаардлагагүй. Ам гэдэг үгэн дээр Д гэсэн заримдаг гүйгүүлэгчийг залгая. Амьд. Им ишигт гүйгүүлэгчийн дараа Д заримдаг гүйгүүлэгч ишиггүй орох тул зөөлний тэмдэг и болох шаардлагагүй. Зөөлний тэмдгийн дараа туслах ишиг я, ё орвол зөөлний тэмдэг хэвээр бичигдэнэ. Жишээ нь тар, хорь, хар, соль гэдэг үгэн дээр я, ё гэсэн туслах ишгийг залгавал тари, хори, хари, соли. Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээ нь дар гэдэг дээр базар, дарбазар, говь гэдэг дээр сүмбэр, говьсүмбэр, морь гэдэг дээр үгүй, морь үгүй. Одоо бүгдээрээ мэдлэгээ баттгая. Дараах үгсийг дүрмийн дагуу ангиланд бичицгээе. Хари, хори, тари, тахи, дохи, горд, хард, хумж, даргүй, амьгүй, хоньгүй, дарбаатар. Хариугаа тулгацгаая. Бие даан гүйцэтгэх ажил. Дөрвөн тус бүр дээр 2 жишээ бичээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа.